эрэлт хэрэгцээ бий болох гэдэг маань хөгтөнгөсийн яриад байгаа. Хөгтөнгөс үе тэнд бол өсөлтөг шаардлагагүй тийм орон зайг бий болгох. Хоорондоо дайтахгүйгээр л өөр өөрсдийнхөө л явах нь шинэ зах зээл. Тэгээд UBS телевизийг биднээс их үздэг, дуртай. Тэгээд энэ entertainment-ийн чиглэл байна те. Монголын нийгэмд entertainment-ийн одоо тэр эрэлт хэрэгцээн дээр л маш сайн одоо гой бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа хүмүүсийн талхлыг хүлээж чадлаа шүү дээ. Энэ өөрөөс best song байна. Өөр to be or not to be гэл гихч шин энэ гой бүтээлүүд чинь нийлээд одоо хөгтөнгөсийг бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр заавалчгүй одоо UBS телевиз бүх юм уу яваад ахгүй бас entertainment тал руугаа одоо чиглээд эхэлсэн хүн болгон харж байна шүү дээ тий. Энэ маань нэг ялгарлыг бий болгож байна тий. Энүүгээр хүмүүсийг байлтанд агуулж байна. Үзэх дуртай телевиз боллоо гэдэг шиг. Гэх жишээний яг өөрийнхөө бизнесийг хэрхэн одоо ингэ сайжруулах боломжтой. Юураа бизнес одоо хүмүүсээс одоо бусдаас тий өсөлтөгчөөс ялгарх вэ? Differentiation яаж хийх ёстой вэ? Энийг л одоо биднээс энэ сургалтаараа л олохыг зорих юм. Багш нарын бас. Тэгэхээр яг ингэж үцхээр хин суух вэ гэхээр биднээс хинч сууж болж байгаа байхгүй тий. Хинч гэсэн яг энийг сонирхож байгаа хүмүүс. Зориод ирсэн хүн болгон нээлттэй шүү. Тэгээд бас төрийн байгууллагын хүмүүс яагаад бас суух шаардлагатай вэ гэхээр төрийн байгууллагын ч гэсэн бодлого тодорхойлоход бүтээл сэтгэлгээ бас зайлшгүй шаардлагатай байдаг. Манайх ингээл уул уурхайг бүрэн эдийн засгийн гол сүм гэж хараад байдаг. Гэтэл яагаад уул уурхайхаас өөр салбар манай улс орны эдийн засгийн одоо сүм болж болохгүй гэж. Гэтэл бид нар яг нэг уламжлалт байдлаар сэтгэж байгаа байхгүй. Яг л байгалийн баялаг дээр түшиглсэн эдийн засгтаа манайх байгалийн баялаг ихтэй учраас уул уурхай л манай гол одоо яг их сурвалж гэж хараад байдаг. Гэтэл бидний энэ оюун ухаанд ийм бүтээлчээр сэтгэх юм задгаа талаас нь хардаг ийм алсын хараатай монгол хүмүүсийн сэтгэлийн оны онцлог биш. Тэр сэтгэлгээний онцлог дээр тулгуурлаж ягаад бизнесийн одоо эдийн засгийнхаа бодлогыг авч явж болохгүй гэж. Гэх байдлаар төрийн одоо бодлого тодорхойлж байгаа хүмүүс ч гэсэн бүтээлчээр харах өөр сэтгэх ийм шаардлага гарч ирээд байгаа. Бизнесийн байгууллагууд өөрсдөө хурдтай учраас энэ эргэлт хэрэгцээ байгааг мэдрээд байгаа учраас үйлдэл нь их хурдтай хийгддэг. Ямар багш нар заах вэ гэхээр одоо манад бол 3 багш заана яг энэ хичээлийг. За миний бие манай амарсны багш заана. За эхний одоо хэсэг дээр бол бүтээл сэтгэлгээний аргачлал ийм аргууд байдаг. Дөрөв манай багш амрагч хэллээ хөгтөнгөсийн стратеги байна. Тийм ээ. Саяны оюуны толгойн арга, скампри арга гэдэг бүх аргуудыг зааж өгөөд тэгээд заагаад өгчөөд орчих биш. Бодит кейс дээр ярилцуулаад бодит кейс өөрснийх нь тэр компани дээр яаж энэ скампри аргыг хэрэглэж цоо шин бүтээгдэхүүн гаргаж ирэх үү, цоо шин шийдлийг гаргаж ирэх вэ гэдэг энэ кейс дээр явагдахаараа бас онцлог юм байна. За дээрэс нь хурдтай шийдвэр гаргалтын арга гэдэг юм орж ирнэ. Ер нь одоох ингээд компаниуд ингээд томроод эхлэхээр хүн суртал гэж юм яалтчгүй гарч ирнэ. Олон шат амжлага гэдэг юм гараад ирэнгүүт хурд их саарч эхэлдэг. Хурд нь ингээд саараад эхлэхээр жижиг жарахаанууд буюу хурдтай ажилдаг тэр компаниуд чинь одоо яаж юм гэхээр тэр том нүсэр мөсөр удааширчихсан араа нэргэжихгүй байгаа тэр компаниудаас илүү хурдтай яваад одоо компани байгууллагын өсөлт хөгжил их өсрөнгөө яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр том компаниуд хурдаа яг ихсгэх шаардлагатай байдаг. Тэгээ энэ ихсгэхийн тулд шийдвэр гаргалтын хурд процесс буюу үйл явцыг одоо яг багасгах юм уу бүтээлчээр харж одоо шийдвэрлэх тэр гарцыг харах шаардлагатай. Тийм учраас шийдвэр гаргалтын ямар аргууд байдгийг тэр аргуудыг бас зааж өгнө. Тэгээд тэр шийдвэр гаргалтын аргуудыг хэрэглээд тухайн байгууллагт аль арга нь таарах вэ? Тэр аргыг ашиглаж хурдаа сайжруулахгүй бол одоо өнөө үед бол том компани болохоор ашигтай ажилдаг тий ирээдүйтэй гэдэг юм ойлголт бас татгалзчихад байна шүү дээ. Жижиг компаниуд авсаархан гэрнээ мундаг одоо багтай тэр компаниуд их хурдтай явдаг болчиход байна. Тийм учраас бол байгууллагын тэр шийдвэр гаргалтын процессыг хурдавчлах нь нэн тэргүүний шаардлага гараад байгаа томоохон компаниуд. Жижиг компаниудад бол яаж бүтээлчээр сэтгэхгүй яаж одоо тий шинэ орон зайгаа одоо томсох уу зах зээлийн багтаамжийг яаж нэмэгдүүлэх үү төрийн байгууллагуудад гарч байгаа энэ асуудлыг зөвхөн нэг аргаар шийдэх биш өөр аргаар шийдэх ямар боломжууд байна гэдгийг харах гэдэг. Ерөөсө бүтээлчээр сэтгэх сэтгэлгээ энэ тэндгүү байгууллага хүн хүнд хүртэл шаардлагатай байхгүй. Хүн хүнд ч гэсэнтэй би одоо 2 дахь дээд сургуулаа төгсөх үү магистрч явах уу эсвэл одоо докторч явах уу гадаадд суралцах уу гэл ингээл шийдвэр гаргалтууд байнга хэрэг болдог. Тэнгүүд тэр шийдвэр гаргалтын арга техникүүдийг мэдээд авчих юм бол
тэр шийдвэр гаргалтандаа харамсахгүйгээр зөв шийдвэр гаргасны үр дүнд тухайн хүн бол яг сэтгэл хангадан байна гэсэн. Шинэлэг бүтээл санаа болгон амжилтанд бас хүрээд идэхгүйгийн нэг шалтгаан нь энэ юм болоо тий. Энэ арга замуудыг бас мэдэж авснаар шинэлэг бүтээл сэтгэлийн болгоно амжилтанд хүрэх боломжууд бас нэгддэг байна. Яг үнэ. Ингээд өөр өнцгөөс харж байгаа байхгүй. Одоо бид нар энэ дээр шийдвэр гаргалтын арга дээр 6 малгай арга гэдэг бас аргыг зааж байна. Тэгэнгүүт тэр хүн бол 6 өөр өнцгөөс тэр асуудалд хандж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэр ирээдүйд ийм алдааг би гаргаж болох юм байна гэдгийг урьдчилж хараад за би ийм хэрхүү одоо эрсэл гарах юм бол би ингэж даван туулах юм байна гэдгийг шийдвэр гаргалтынхаа явцад дулаан харчиж байгаа байхгүй. Тэгэл зарим хүмүүс юмыг дандаа хит яг уу эргээр хардаг хүмүүс байна. Бас болохгүй хит эргээр хараад иж болохгүй. Эсвэл зарим хүн аливаа асуудал дандаа сөргөөр хараад идэг. Бас тэр болохгүй. Тэгэхээр яг тэр 6 малгай арга бол эхлээд бүх баримт одоо мэдээллүүдийг нэг цуглуулах нэг малгай өмсөж байгаа. Дараа нь за одоо ер нь энэ асуудал дандаа сөрөг болохгүй талаас нэг харъя гээл тэ. Тэгэл 5 минутын дараа за одоо энийг бий болгож бүтээх тэр одоо эрэг талаас нь харъя гээл тэ. Тэгэнгүүт одоо энийг бий болгохын тулд юу хийх вэ гэдэг талаас нь харъя. Ингээд өөр өнцгөөс ингэж харж шийдвэр гаргах процессоо хурцсах ийм аргачлалыг бас заах юм байна. Тэгээд нэвтрүүлгийн бас хэлжсэн л да. Ганабел институт маань бол зүгээр нэг ингэж явуулаад авахгүй яг нийгэмд рүү хандсан шаардлагатай хэрэгцээтэй бас дээрээс нь судалгаан дээр үндэслэж бас сургалтуудаа зохион байгуулдаг гэж. Яг ингээр манай яг нийгэм залуучууд маань бүтээл сэтгэлгээ бас хэр байна. За тэгээ сургалтын үр өгөөж бас үр дүнг та нар бас яаж харж байна. Зүгээр нэг ийм гэдэг яг тухайн цаг мөч үед нэг тийм ээ сайхан ярилцаад лекц уншаач гэх юм ингээд орхих биш. Цаашаага тэр үр өгөөж талаас нь бас яаж харж байгаа. Бид нар энэ бүтээл сэтгэлгээний менежмент сургалтыг олон нийтэд яг анх удаага зарлж байгаа. Өмнө нь бол байгууллагын захиалгаар тухайн байгууллагад хэрэгцээтэй үед нь бүтээлч сэтгэлгээний менежментийн сургалтыг бол хийдэг. Олон нийтэд хийдгийн гол шалтгаан нь яг компани дотроо ажиллаж байгаа хүмүүс зөвхөн яг бас дотроо л харилцаал хоорондоо ярилцаад байгаа байдаг учраас хайрсанс гарахгүй дотроо боддог өөр өнцгөөс харахгүй байх тийм одоо эрсдэлтэй байгаад идэг. Өөр компаниудаас одоо ингээл нэг компаниас танахаас ингээл 2 хүн суугаад өөр компаниас 3 4 хүн ингээл суугаад ингээд бүрдүүлж явцдаа тэр хүмүүсийн өнцгөөс харж байгаа тэр чадварыг нь олж хардгаар бас онцлог. Дээрээс нь бид нар сургалтыг яг нэгнээсээ суралцах ийм сургалтын бүх оролцооны сонирхолтой аргуудыг хэрэгэлдэг л дээ. Ер нь бол лекц хэлбэр гэдэг бол ер нь хоцрогдсон арга. Лекц явахгүй ер нь бол багийн тоглолтын арга байна, багийн хилцүүлгийн арга байна, бэтгэлцээний арга байна, сойрол хийх, дүр тоглох гэд бүх аргуудыг бол хослуулж хэрэгэлдэг. Өөрөө бас их чухал асуудлыг хөндлөө үр дүн юу вэ гэдэг. Тэгэхээр үр дүн их чухал тийм ээ. Бид нар бол тэр арга техникийг зааж өгөөд эргээд нөгөө компаниудтай холбогдсон шүү дээ. За танаа байгууллагт тий та ямар өөрчлөлт хий нөгөө аргуудаа ашиглаж бүтээлч шин санаа гаргав гэд ингээд эргэх холбоо бид нар үүсгэх байхгүй. Ер нь манай байгууллагт ингээд энэ олон нийтэд хандсан сургалтыг зарлахаар дандаа нөгөө клиент буюу манайхтай одоо урд нь сургалт авч ирсэн байгууллагууд хамгийн түрүүлж ханддаг. Яа тэгэхээр шинэлэг сургалтуудыг бид нар хийхийг хичээдэг учраас за танах ийм сургалт зарлал манайх 2 хүнээ явуулна шүү, тэдэн хүнээ явуулна шүү гэдэг ингээд захиалга бол их амархан дүүрчдэг. Гэхдээ ер нь томоохон байгууллагууд бол захиалгаар авахдаа өөрснийхөө хүмүүсийг 20-30 хүнээ дүүргчдэг. Гэтэл 20-30 хүнтэй хүмүүсээ бүгднийг суулгах боломжгүй 1-2 хүнээ суулгах шаардлага гардаг ийм байгууллагуудад манай энэ олон нийтэд хандсан энэ сургалт их тохиромжтой байдаг. Бүтээлч энэлэг санаа гарахгүй байгаа гэдэг юм те. Энэ санааг унтраах ер нь хамгийн одоо эсрэг дайсан гэдэг юм. Тэр зүйлийг бас хүмүүс мэдэх хэрэгтэй байдаг баг л та. Энэ зүйл яг юу гэдэг юм бэ? Наадах чинь бол яг хамт олонны уур амьсгал их нөлөөлдөг. Одоо жишээлбэл дөрүүлээ ингээд айгу бүтээл сэтгэлгээний хурал хийж байгаа лээ. Гой санаа гарангууд та бид гурын дарга байж болно тийм үү. Тэнгүүт дарга айгу нөлөөтэй байдаг. Наадах чинь бүтэхгүй болохгүй л гингүүт л бид нар чинь нөгөө даргаа хүндэтгдэг бас нөгөө тийм дээд албан тушаалынхаа үгийг сонсдог гэдэг югаар явдаг учраас за дарга бидний дэмжихгүй юм чинь болио доо гэж явчихдаг. Тийм учраас удирдах хүн өөрөө бүтээл сэтгэлгээтэй байнга суралцдаг тийм ээ. Тэр хүмүүсийн тэр шин санааг дэмждэг тийм яг зан характертай бол байхгүй болохгүй. Тиймдээ ч бид нар бүтээл сэтгэлгээний менежмент сургалтыг бол яг удирдах албан одоо тушаалтан хүмүүс суул их зүгээр гэж хараад байгаа. Яа гэх юм бол тэр хүмүүс нь шийдвэр гаргах чадвартай хүмүүс маань
Энэ бүтээл сэтгэлгээ чи ийм чухал юм байна. Энэ хүмүүс чинь бүтээлчээр хандаад идэм бэ штэ гэх нөгөө арчлыг мэдээд авангууд тэр буцаад байгууллагад ирээд тэр хүмүүсийг дэмждэг байхгүй бол дарга нар нь эцээгээд авах юм бол мянга яг сэтгэл байгаад мянга гоё юм сэтгээд нэмэргүй болчдөг. Тэгээд бид нар бас байгууллага дээр нэг ийм арга хийдэг нь юу гэхээр санаачлагын аян өрнүүл гэдэг байгаа. Хэд хэдэн байгууллага дээр энэ санаачлагын аян өрнөө явж байгаа. Тэгээд энэ санаачлаг гаргаад ирсэн хүмүүсийг дэмждэг, багаар нь шагнадаг, тэ санаачлагын үр дүн мэдэрдэг дөрөнгөт нь хувь хүнийг нь шагнадаг. Ингээд дөрөнгөт л би санаа гарах юмсан гэдэг чинь нэрмэлзэл үүсэж хэлдэг. Тиймээс тэр утгаас нь харахад бол таны асуултанд одоо эцлэж хариулахад та шин санаа гаргахад таны эргэн тойрон дэмжиж ивэл их сайн байхгүй. Тийм учраас эргэн тойрон чинь бас бүтээлч сэтгэлгээ ямар чухал юм бэ гэдгийг ойлгоод эхлэх юм бол аяанда тэр бүтээлч хамт олон үүсч эхэлнэ. Хэрвээ тийм нөхцөл үүсэхгүй бол нөгөө мундаг бүтээлчээр сэтгэдэг юм хийж бүтээ гэсэн хүн маань нөгөө байгууллагаас гарах аюултай. Тэгэл өөр хамт олныг л олно ш. Тэгэхээр гарцсан бол та хамт олондоо бас өөрөө манлайлж бүтээл сэтгэлгээ чи ийм чухал юм шүү гэж яах вэ? Ойлгуулах, ятхан үнэмшүүлэх, даргыгаа тэр сургалтанд суулгуулах. Тэгээд хамтдаа бүтээлч уур амьсгалыг бий болгоод ирэхээр аяанда үр шимийн хүртээд ирэнгүүт түүнд бол дурлаж эхэлдэг. Тэгээ бүр ингээл бүтээл сэтгэлгээний баг үүсгээл, санаачлагын баг үүсгээл ингээл байнгын хурдтай, байнгын шин санаачлагаар дүүрэн тийм орчин бүрдүүлдэг болж эхэлнэ. Амжилтандаа ханах гэж нэг юм байдаг шүү дээ. Би дотроо бас бодож байсан юм л да. Бүтээл сэтгэлгээний нэгдээс нь амжилтандаа ханах. Тэгээ за одоо би бодлоо энэс цааш яах вэ гэсэн тийм бодол өгдөг болов. Яг үнэ. Тийм наад чинь бол яг хувь хүний өөрийнх нь хандлага. Тэгээд би болчлоо гэдэг яах вэ? Гэтэл энэ амжилт бол ингээд насан туршийн ингээд юм аялал байх хэрэгтэй байхгүй юу? Ингээд эхний аяллыг дуусаад орхичих биш. Дараагийнхаа том аялалд гарах хэрэгтэй байна. Тэр хүний тэр хандлага тийм зориггүй хүн бол нэг ханчдаг. Зоригтой хүн бол цааш яваад байдаг. Би ярихгүй бол чимээс осороо дуусах юм шиг. Ер нь бүтээл хийх тэр одоо хүсэл эрмэлзлүүд хүнд уусаа биднес өгцсөн. Хүн болгонд өгцсөн юм байгаа байхгүй. Юм шинээр хийж бүтээх юм сайжруулах хүсэл эрмэлзэл хүнд болгонд л байдаг. За тэгээд яагаад энэ биднес зарим нь ингээд сөрөг хандлагатай болохгүй бүтгэл талаас нь хараад байна те. Тэр чинь ердөөсөө л тэр биднесийн хандлагын л орт хаана өссөн хүмүүжил маань юу юм ямар стандартуудыг үнэлэмжүүдийг тий үн цэнсийг баримтлаж амьдрдیں۔ Биднээс гээл энэ бүгд цогцороо биднээс хандлага гэдэг зүйлийг авчирдаг. Тэгэхээр байгууллага дотор ч бас амьд организм шүү дээ. Олон хүмүүс бүрдэж байгаа. Бас нэг амьд организм гэсэн. Тэгэхээр тэнд бол тийм эерэг хандлагыг бүрдүүлэх ёстой юм байна. Тэгээ бүтээлч одоо тэр уур амьсгал гэдэг зүйлийг яриад байна шүү дээ тий. Менежментийн гол зүйл нь тэр том жишээ бол Google компани байна. Одоо Google-ийг биднээс ингээл очиж үзээгүй ч гэсэн биднээс хардсан шүү дээ тий. Тэр их гоё орчин бүрдүүлж чадаж Google гэдэг үйл гараад ирсэн. Google компани одоо тийм их олон том амжилтуудын цаана бол тэр хүмүүсийн бүтээл сэтгэлийг дэмжсэн үйл ажиллагаад байна явагдаж байгаа байхгүй тий. Гэртээ байгаа ч юм шиг, ажил дээрээ байгаа ч юм шиг тий тийм задгаа сэтгэх тийм орчны бүрдүүл бий болгосон байна. Тэгэхэд энэний цаана бол ердөөсөө байгууллагын өсөлт дэвшил хамт явагдчихдаг юм байна л да. Аливаа шинэлэг санаа, бүтээл сэтгэлгээг бас дэмжих тэр хүнд бас тийм урам зориг. Одоо жишээ нь нэг шинэлэг за ингээд хийчүүл яадаг бол гэд нэг өөр байдлаар эвдэж штэ. Уламжлалт арга эвдээд тэгэнгүүт өөртөө үл итгэх байдал бий болдог ч юм уу. Эргэлзээ бий болдог тийм хандлагууд бас. Дээрээс нь хүмүүс энэ шин зүйлүүдийг шууд хүлээж авахтай ихтэй муу байдаг тийм. Манайх шиг хүмүүс одоо ингээд хийжсэн чи энэгээр л хий л та одоо дарга одоо ингээд шахаад ах юм. Энэ болоод нь штэ. Болоод нь штэ гэтэл биш. Яг одоо тэр болж байгаа юм шиг юм чинь маргааш бол болохгүй очих аюулгүй байхгүй. Яг бол бүх хүмүүс яг тэр аргаар хийдэг учраас. Тэгэхээр цоошин юмыг одоо юу хэрэгжүүлэхэд бас энэ байгууллага одоо хамт олонны зүгээс эсэргүүцэлтэй тулгарна. Яалтч тэр бол үнэн. Тэгэхээр бас энийг хэрхэн даах ёстой вэ? Тэндээ бас бодлого бодох ёстой болчиход байгаа. Магадгүй шинэлэг санаа гарч ичээ тодорхой хугацаа шаарддаг байна. Тэрний үр өгөөжийн тань. Энэ ч нөө процесс шүү дээ, тий. Биднээс ялангуяа одоо цоошин технологи эзэмшил бол гар утас тий. Анх тэр тач гэдэг зүйл чинь анх гарч ирж байгаа тэр чинь эзэмшигч л бас сонирхол ингээд бас нэг хэсэг хугацаанд яасан та тий. Оролцсон та тий. Яг тэр шиг л бас бүх зүйл процессын үгээр л явагдана л та тий. Эхлээд их гайхна тий, эсэргүүцэн тий. Тэгжээс нь л автаж эхэлнэ шүү дээ тий. Шинэлэг юмд хүмүүс ер нь бол мэдхгүй зүйлээсээ жоохон айцтай байдаг гэдэг.
шинэлэг санаа бүтээл сэтгэлгээгээ хүнд юу нь яаж танилцуулбал илүү хүмүүс дэмжих вэ гэдэг талаар бас сургалтанд ордог байна. Тий, ерөнхийдөө тэнд бол яригдана л та. Гол зүйл бол яг тэр шинэ зүйлийг хийх ёстой болсон шалтгааныг нэлээд сайн тайлбарлаж тий. Яагаад яг энэ яг эндээ байх ёстой юм. Ингээд байгаад байвал ингээд муучих гээд байна шүү дээ. Ингэж тавих ёстой шүү дээ гэдэг зүйлийг л гол одоо энэ шалтгааныг сайн тайлбарлаад энийг хийхгүй бол биднес одоо хэцүү болчиход байна. Өөрөөр хэлбэл ялгархгүй байна тий. Сууц цагны түүний жишээн дээр хэлсэн шүү дээ тий. Тэн дээр нэг $40 гэдэг стратеги хүн тавьсан гэж байгаа. 41 байж болохгүй. Заавал 40 дотор багтаана гэж зорилт тавиад. Тэгээ ажилласаар байгаа тэр үнэтэй $400-500 цагийг чинь $40 руу буулгаж чадж байгаа байхгүй. Өөрөлдвөл тэр бол заавалч тэрийг хийхгүй бол биднес энэ дээр оршин тогтнол гарахгүй гэдгийг сайн тайлбарласан байна. Өөрөлдвөл бүгд одоо ингээд сууц цаг маань одоо байхгүй болчих гээд байна. Энэ брэнд маань устчих гээд байна. Зах зээл биднес ялагдчихад байна. Тэ? Тэгэхээр одоо энийг шинээр хийх ёстой болчлоо гэдэг гол зүйлийг учир санааг тайлбарлаад тэгээ хүмүүс тэр одоо тийм бэлтгэлтэй сэтгэл зүйн бэлтгэлтэй болно гэсэн үг л дээ. Тэгэхээр бас сургалт маань яг хаана болох вэ? Хичнээн хүн хамрагт боломжтой мэдээж бас үн тарифын талаараас үзэгчтэй мэдээлэл өрөхгүй цагдаж ажиллана тийм ээ. За манай Ганабел институт Сүхбаатар дүүрэгт намын зам дагуу гэдэг Монгол эмийн гэсэн байран байрладаг. Тэгээд тэнд манай сургалтын заал нь болно. Тэгээд сургалтанд бол 20-24 хүн оролцсон. Яагаад гэж байгаа гэхээр сургалтыг нөр дүнтэй болгож хүн болгоны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бол сургалтанд бол хязгаарлалт тавьдаг. Тэгээд сургалтын үн бол 120 мянган төгрөгийн үнэтэй. Энэ сургалтанд бол сургалтын материалын зардал, цай кофений зардлууд орсон байгаа. Тэгэхээр энэ сургалтанд бол би яагаад суух ёстой юм бэ? Ямар учраас би суух ёстой юм бэ гэдэг асуултыг та бүхэн тавьж магадгүй. Тэгэхээр танаа бизнес чинь ил болохгүй яг нэг хэвэн байгаад байгаа бол өөрөөр сэтгэх тийм